Сэлэнг аймгийн ард иргэдийн дунд авьяаслаг сэлэнгчүүд реалити шоуг маань зохион байгуулсан билээ. Энэхүү авьяаслаг сэлэнгчүүд реалити шоуны маань яг өнөөдрийн дугаар Ардын дуу бүжгийн сэлэнгийн долгио чуулгын алтан тайзнаа үргэлжилсээр байна. За ямар ч байсан нэг тэнцлээ. Үзэгчдээ авьяаслаг сэлэнгчүүд реалити шоу маань ийхүү үргэлжилсээр байна. Өнөөдрийн дугаарт маань Сэлэнг аймгийн Сүхбаатар сум, Шаамар сум, мөн Алтан булаг сум, Дулаанхан тосгоны авьяаснууд маань авьяасаа шалгуулахад бэлэн боллоо. Үзэгчид та бүхэнд маань таалагдах байх гэж найдаж шүү. Авьяаслаг сэлэнгчүүд үргэлжилсээр байна штий. За баярлалаа. За хоёрдугаар шатнд ямар үжигтэй ирэх гэж харъя. За ямар ч байсан нэг тэнцлээ. За миний хувьд бол маш их бүжгийн хүчтэй хамтлагууд байгаа. Тэн дунд та хэдийг бас тэнцүүлж хармаар байна. За миний хувьд тэнцсэн. За үзэгчдээ ямар ч байсан Бүрчон Гуамар хамтлагийнхан маань тэнцээд гараад ирлээ. Манай шүүгчд маань юу гэж байна? Шүүгчд шүүмжлэхөө шүүмжилсэн. За юу гэж шүүмжилж байна? Ер нь аль жижиг хэрэгсэлтэйгээ жоохон сайжлахгүй яасан л гэж. Танай хамтлаг маань энэ авьяаслаг сэлэнгчүүд реалити шоунд оролцохоор ер нь хэр удаан бэлтгэл хийв? Бага хугацаанд бэлдсэн ер нь. За бага хугацаанд яг хэд хоног гэсэн үг хичнээн хугацаа тийм. Нэг 7-8 л хонсон багтаа. Бид нар 7 хоногийн өмнө л бэлдсэн. За ер нь 2 дугаар шатанда одоо тэнцэж байгаа юм чинь 2 дугаар шатны авьяаслаг сэлэнгчүүдийн тайзан дээр гарч ирэхдээ монголчууд үзэгчүүд маань таалагдахын тулд та нар маш сайн бэлтгэлийг хангах ёстой шүү. За тэгээ жижиг хэрэгэлтэйгээ маш сайн ажиллаж үзээрэй. Ямар ч гэсэн танай хамтлагийнханд баяр хүргэе. Тэнцэн гэсэн бичиг танайханд үлдэн. Авьяаслаг сэлэнгчүүд үргэлжилсээр. Сэлэнг аймгийн Дулаан тосгоноос маань оролцож байгаа од цэцэг маань яг одоо тайз руу гарахад бэлэн болсон байна. Тэгээд тайзан дээр маань шүүгчд маань ямар авьяасыг үзүүлэх гэж байна? Дууд болно. Ямар дууд болох гэж байна? Ээжийн тухай дууд болно. За ээжийн тухай дууд болно. За ямар тач гараад ээжийнхээ тухай дууг маш сайхан дуулаад шүүгчд маань тэнцсэн гэсэн үнэлгээ шүүгчдээс аваад эргээд баяртаа ороод ирэхээр ч уулзцгаая та. За юу. За амжилт хүсье. Баярлалаа.
За. Ахын чамайг тэнцүүлнэ заяа. Баярлаа. Ямар ч алдаа гаргалгүйгээр зүгээр сайхан дуулчих чинь заяа. За юу гэсэн чамайг тэнцүүлээ. Монголчуудаа ямар ч хийсэн баяр үргээрээ. За баяр үргээ оццгий юм аа. Баяр үргээ яасан за сандарсан уу? Амар сандарлаа. Амар сандарсан уу? За ямар ч хийсэн тэнцээ гараад ирлээ. 2 дугаар шатанд өшөө илүү гоё дуудуулаарай. За Ойлголоо. ямар дуудуулъя гэж бодож байна? Тэгэл ээжийн тухай дуугаа дуулна да. Ээжийн тухай дуу юу? За ямар тач амжилт үсээ оццгтэй. Манай телевиз үзээ сууж байгаа үзэгчд маань хүртэл чамайг дэмжиж байгаа гэж би маш их итгэж байна. Тийм болохоор ээжтэй зориулаад хайртай шүү гэж хэлчих юм. За намайг төрүүлж өсгсөн ээжтэй болон аавда хязгааргүй хайртай шүү та хоёртоо маш их баярлалаа та хоёртоо баярлж явдаг шүү гэдэг хэлье. Тэнцэх нь бол тодорхой. Тэгээд чамайг бол угаасаа тэнцүүлнэ. Би миний хувьд. За Тамира яг чиний мэрэгжил юу юм бэ? Арга зүйш. Арга зүйч юм уу? Би Тамира. За. За тэнцүүлнэ. 2 дугаар шатн дээр харъя. За Сүхбаатар сумын 7 дугаар багаас маань оролцож байгаа авьяаслаг сэлэнгчүүд реалити шоуг маань зорж ирсэн манай Тамира маань тэнцэн гэсэн бичиг бариа гараад ирлээ шүү дээ. Ямар ч байсан баяр үргээрээ монголчуудаа энэхүү реалити шоунд маань ер нь хизээнээс ахуулж за ерөөс орё гэж бодов. 7 хоногийн өмнөөс л бас баг. 7 хоногийн өмнөөс хэр удаан бэлдсэн? Ер нь бэлтгэлтэй байдаг. Ер нь бол бэлтгэлтэй байдаг. За маш гоё байна. Үзэгчтэй Алтан булаг сумаас маань оролцож байгаа уран цэцэг маань биелэх хүслэн гэсэн энэ сайхан бүжгийг шүүгчдэд бүжгэлж өгч би авьяастай юу авьяасгүй юу гэдгээ яг одоо шалгуулах гэж байна. Тайз руу гараад сандарч болохгүй шүү заа юу. За хэр удаан бүжгэлсэн? Бараг 2 жил болж байна. 2 жил болж байна уу? За энэ бүжгийг чинь ямар хүн дэглэж өгөв? Чигмэд цэргийн дэглэлт бэлэвслэгдэж. За чамд ямар хүн заасан? Оюун туяа. Бүжиг юм биш.
хаагдуулах юм 2 дугаар шатн дээр шүү зөө. За тэцлээ. Нэгдүгээр шатнд солист бүжиг хийж байгаа бүх хүүхэд яг ийм үзүүлж байгаа. Бүр ингээ канондцсан юм шиг адилхан. Дахиад ингээ гараад ирвэ чи. За тэнцүүлээ. Тэнцэн гэсэн карт барай гараад ирлээ. Ямар ч байсан баяр үргээ уран цэцэгтэй. За хэр удаан бэлдсэн гэлээ? 2-7 хоног. 2-7 хоног бэлдсэн. Гэтэл бас л хангалтгүй бэлдсэн байна шүү дээ. Шүүгчд маань юу гэж байна? Тэгэл чөмжилсэн үү? Юу чөмжилж байна? ер нь л яг л тийм хүн ингээл хүүхний канацл юм шиг л яг хийсэн. Гэтэ дараа жил дараа 2 дугаар шатанда амжилтаар зураа. За 2 дугаар шатанда би дүүлээ одоо шал өөр бүжиглээд ингэж бүжиглэнэ гэж ороод ир заяа. Тэгэхээр чи ингэж бүжиглэнэ. За тэгээд яг хаа дүүдээ амжилт хүсье. Чулуунбаатар гэж манай авиаслаг оролцогч маань оролцоход бэлэн болсон байна. Ямар тач тайзан дээр гараад чүүгчд маань авиас гэж юм бид ингээд үзүүлээд гараад ирээрээ. Ямар ч үсэн 1-р шатнд би бол тэнцүүлээ. За 2-р шатн дээр харнаа. За манай Чук ах маань тэнцээ гараад ирлээ. Ямар тач баяр хүргэе. За баярлалаа. Тэгэлгүй яг авиаслаг сэлгэгчүүд реалити шоунд маань та зорж ирж чадсан. Тийм болохоор тэнцсэн гэсэн бичиг авч чадсан болохоор та телевиз үзээ сууж байгаа үзэгчдэд зориулаад үг хэлэх хэрэгтэй шүү дээ. За баярлалаа сэлгэгчүүдтэй энэ өдрийн мэндийг хүргье. Одоо намайг манай сэлгэгчүүд мэдэх бахоо. Би одоо энэ сэлэнгийн төлөвлөгөөс суулгахад насаараа л ажилласан, тэтгэвртэй гарсан, тэтгэврийн өвгөн. Тэгээд ийм авиаслаг сэлгэгчүүд гэсэн тэмцээн болж байгаа гэхэлэр нь ороод ирлээ. Хамгийн гол нь байр дүн мөнгө төгрөгийг би бодсонгүй зүгээр яхав. Бас нэг залуу насаа дурсаад нэг гитар хөгжимтэй оролцоод үзье гэж бодоод тэгээ ороод ирсэн. Орж ирээд 1-р шатанда тэнцлээ. Тэгэл хартснаас чи авах бол бүх юм чинь нийцлэхэн байх ёстой шүү дээ. Тийм ээ? Бурхтууд биш нэг бурхан үзүүлж шүү дээ. За ямар ч миний хувьд тэнцлээ. Гэхдээ яг одоо яг намайг одоо нэг тэнцэн нэг тэнцээгүй. Чин тэгээд 2 дугаар шатанда арай өөр илүү юм хийгээсэ гэж бодоод тэгээд тэнцүүлж байна. За
Юу тааш дүүнэртэй баяр үргэ энэгээр байгаа хүмүүс баяр үргэж өгнө. За маш гоё юм. Тайзан дээр гараа сандарсан уу? Гэтэ нэг их сандраагүй. Нэг их сандраагүй юу? Яагаад гэвэл сайн бэлдсэн байсан уу? За. Юутай ч одоо бэлдүүлсэн багш нарт нь болон те та нарын төлөө бүх зүрх сэтгэлээ зориулсан хүн бүхэнд маш их баярлалаа гэж хэлэх зүйтэй байх учир юу вэ гэвэл манай энэ бүжиглэн гэдэг чи одоо энэ хамтлагийн төрлөөр оролцож байгаа хүмүүс чинь хувц сунараа бэлдэнэ гэл ингээл ээж аваасаа зөндөө их мөнгө төгрөг бодвол татаж авч энэ хувцаа хийлгсэн л байлгүй тийм үү? Тий. Тэгээд одоо арга ирээхэнд нь хүүхдүүдэд дэмжиж байгаа энэ авьяаслаг сэлэнгчүүд реалити шоунд маань оролцуулъя гэж бодсон сэтгэл гаргасан бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлхэн зүйтэй баг. Ямар тач та нартай амжилт хүсье. 2 дугаар шатанда бүр илүү авьяасыг үзүүлээд өөрсдөө авьяастай гэдгийг нотлоод өгөөрэй. За юу дүүнэрээ? За амжилт хүсье. Water Sumas маань оролцож байгаа Эрдэнэтлаа маань тайз руу гарахад бэлэн болсон байна. Тайзан дээр гараад өөрийгөө нотлоод өгөөрэй. За, таны хувьд ер нь яг авиас гэдэг юу юм бэ? За, авиас гэдэг бол ер нь хүн болгонд бурхнаас өгсөн өөрсдөд нь хувь хувьд нь өгсөн биелгэл юм болоо та. Толготой хазаарч юм шигэ намгийн хийстэй эмэлч юм шигэ Би чамайг 2 дугаар шатн дээр ардын дуугаар сонсомоор байна. Жохон бие барьсан сандарсан уу сая? Яа. Жохон зогсолт могсолт те. Энэ жохон тэр талаа бодороо заа. За, тэнц. Эрдэнэ маань ямар ч байсан тэнцээд ороод ирлээ. За баяр хүргэе. За Эрдэнэ тайзан дээр гарсан чи сандарсан уу? Аавс жохон сандарлаа. Тэглгүй яах вэ? Сандралгүй яах вэ? Манай шүүгчд маань яг юу гэж байна? Шүүгчд маань бас жаахан шүүмжилж байна. Юу гэж шүүмжилж байна? Шанс нэг үе хэмжээ алдаж байна гэ. Тэгээд 2 дугаар шатанд ардын дуу дуул гэж байна. Ардын дуу дуул. Даалгавар авчаад явж байна. За мэдээж одоо хоолонд тань ардын дуу маш зохимжтой сонсогдох байсан болохоор л ардын дуу дуулаарай гэж хэлж байгаа шүү дээ. Тэргүй яг бид бүхэн авиасныг эрэлт гарч авиасыг хайж яваа болохоор та авиастай байж чадсан болохоор 1 дугаар шатанд тэнцсэн байгаа. 2 дугаар шатанд өвшөө сайн бэлж байгаа доо тэрээрээ. За юу. За үзэгчтэй авиаслагчлэгчүүд реалити шоу маань үргэлжилсээр байна. Араасаа тэнцсэн үгс.
бол одоо та нарыг 2 дугаар шатан дээр өшөө гоё ирээдүйнтэй хурдтай тий залуу хүмүүсийн тэр хүчийг харуулсан гоё юм үзүүлээсэ гэж хүсэж байна. Тийм учраас би тиймгээ хэлчихье. За. Яг 2 дугаар шатан дээр чинь харыг анхааруулахтай оруулаа шүү. За. Тэгэлгүй яг уу. Реалити шоунд маань чонон сүлт хамтлаг маань ороод тэнцэн гэсэн бичиг бараа гараад ирлээ. За шүүгчд маань юу гэж байна? 20 дугаар шатанд анхааруулахтаа л оруулна гэж хэлээ. Анхааруулахтаа оруулна гэж нөө. За ямар ч байсан тэгтээ тэнцээ гараад ирлээ. Үзэгчтэй авьяаслаг сэлэнгчүүд реалити шоуны маань дараагийн оролцогч Шамар сумын дулаан тасгоноос маань оролцохоор хүрээд ирлээ. Хэн блэ та? Ингэцээ. Ингэцээ. За ингэцээ та тайзан дээр маань манай шүүгчдэд бөгөөд монголчууд маань ямар авьяасыг үзүүлэхээр хүрээд ирв? Гоцлол дуугаар. Гоцлол дуугаар. Ер нь бол байж тээ те. Дууны төрлөөр оролцож байгаа оролцогчд маань нилээд их оролцогчд оролцож байгаа. Тийм болохоор та дуулж байгаа дууга маш чанарын өндөр түвшинд маш сайн бэлдэж та тэнцэх ёстой байх. Тэгэхээр одоо сайн бэлдсэн биз дээ. Ер нь бэлдсэн. Бэлдсэн үү? За ямар тааш тайзан дээр маань гараад үзүүлээдэг авьяаслаг сэлэнгчүүдийн тайз таныг хүлээж байна. Баярлалаа. За би таныг 2 дугаар шатн дээр тэнцүүлнэ. Дууныхаа сонголтын дээр сайн анхаарч яж орж ирээ. Анхааралтай тэнцүүлнэ шүү. Баяр үргээ. Баярлалаа. За шүүгчд маань юу гэж байна? Шүүгчд бас их чанга байна. Бас аргагүй хатуу шүүж байна. Тийм байна. Бас үгийн сонсохгүй гүйж орж ирээд бас жоохон зэмлэл хүлээж авлаа. Үзэгчтэй авьяаслаг сэлэгчүүд реалити шоунд маань яг одоо BBS-өө хамтлагийнхан маань тайз руу гарахад бэлэн болсон байна. За манай BBS-өө хамтлагийнхан маань чөлөө төлөвлөрийг үзүүлэх гэж байна уу? Тийм бүжиглэж байгаа. За чөлөө түжиг бүжиглэж байгаа. Ямар тааш дүүнэртэй амжилт хүсье тайзан дээр гараад манай шүүгчд маань болоод монголчууд маань таалагдах болтугай. Та нартай амжилт хүсье. Хэлэх үг байна уу? Айгуу сандраад байна. Сандраад байна. За сандарч болохгүй шүү дээ. Танай хамтлаг маань ер нь хизээ байгуулагдсан хамтлаг бай. 1 жилийн өмнө 8 дугаар ангидаа бид нар байгуулагдсан. 오늘 하늘 훔치면 너무 심했어 오고진 흐르사득흠이 미니 오늘따 에도 몽금 사랑한 애지나는 살길 딕스들에
За тэнцсэнгүй. За ингээ хоёр тэнцсэнгүй. За яасан бэ ганц удагч? Оо яг тэгэл бэлтгэж байгаа юм доо. Өглөө л шууд бэлдсэн. Ганцхан өдөр өнөөдөр л бэлдсэн юм уу? Тэгэж болохгүй шүү дээ. Тэгээ сайн бэлдэж яагаад орж ирэхгүй те. За яах вэ? Ямар ч байсан та хоёр маань бас нэг үзүүлэх гэсэн юм үзүүлээд энд манай шавууг маань зорж ирсэн явдал бол маш том хүндлэл маш том тий. Өөрсдийн чинь хувьд бол маш том хэрэг шүү. Тийм болохоор маш их баярлалаа. Тайзан дээр гараад манай шүүгчд маань ямар авиасыг үзүүлэх гэж байна? Уртын дугаар оролцох гэж байна ахын. Уртын дугаар. Тэгэлгүй яхаа уртын сайхан дуун Монгол, уянгад сайхан хуурн Монгол гэдэг шүү дээ тийм. Монголоор оролцох гэж байна. Эрдэн Шинэ үзүүлбэр бэлдээд орж ирээрээ 2 дугаар шатнд миний хувьд бол тэнцлээ. За тэгээд би таныг тэнцвүүлнэ 2 дугаар шатнд харъя. За юу. Үзэгчдээ авиаслаг сэлэнгчүүд реалити шоу маань үргэлжилсээр байна. Өнөөдрийн маань дугаарт Сэлэнг аймгийн Шаамар сум, мөн Дулаан хаан тосгон, Алтан булаг сум, Сүхбаатар сумын ард иргэд авиаснууд маань оролцлоо. Сэлэнг аймгийн ард иргэд та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Учир юу вэ гэвэл Сэлэнгээс авиастан үнэхээр олон юм аа.